хүн хизээж хаанч дахиж өөрчлөгдөж болдог гэдгийг итгээсэй гэж үзэж байна. Ихэнх хүмүүс манай програмд оролцож байгаа хүмүүс, миний коучинг хийдэг хүмүүсийн өөрчлөхгүй, урагшлахгүй, амьдралынхаа асуудлыг засахгүй, оролдож үзэхгүй байгаа шалтгаан нь ихэнх хүмүүс дотроо яагаад ч юм амьдралын тодорхой цэг дээр ирээд, карьерийн тодорхой цэг дээр ирээд, гэр бүлийн тодорхой цэг дээр ирээд тэрнээс цаашаа би өөрчлөгдөх чинь багасчдгийг штэ. Бараг зарим хүмүүс юу гэж боддог юм бэ? Би дахиж хизээч миний суур зүйлүүд өөрчлөгдөхгүй гэдэг нэг юм буруу итгэл. Энэ бол буруу итгэл үнэмшилтэй байгаа. Тэг би ганцхан юм ойлгосоо гэвэл бүр амлаж байгаа зүйл нь хүн болгон өөрчлөгдөнө. Хүн болгон өөрчлөгдөж байгаа. Тэр өөрөө өдөрт эсвэл бусдаар өдөрт бол. Энийг л ойлгосоо гэж. Тэгэл. Бид нэр анх энэ Alpha Human гэдэг энэ програмыг үүсгэж байхдаа мэдээж энэ ингээ ажилтай, амьдралтай хүмүүс зориулж байгаа програм гэдэг утгаараа бид нар олон хүмүүсийн ингээд бүтэн сар 6 сар MBA-д явж байгаа юм шиг ингээд цуг амьдрал, цуг байлгаал тэгж өөрчилж чадахгүйгээ мэдчихсэн. Цаг байхгүй, боломж байхгүй, мөнгө төгрөг байхгүй аль талдаа. Тэгвэл бидний үүсгэж хичээсэн зүйл нь бид нар 2-3 хоногт амралтын өдөр шиг тийм өдрүүдийг ашиглаад хүнтэй тулж ажиллавал хангалттай өөрчлөлт гаргаж өгч чадах болов гэдэг ийм том одоо даалгаврыг өөртөө үүсгэсэн гэсэн үг. Тэгээд одоо би ойлгож авсан зүйл нь 3 өдөр хангалттай юм бэлээ гэдгийг ойлгож авсан. 3 өдөрт бид нэр хүмүүсийг бүр оронгоор нь хүртэл өөрчилж болдго юм бэлээ. Энэ бол миний харсан гайхшрал. Энэ бол зүгээр нэг юм энийг ингээ үүсгээд хэвлэн програма хийгээ явж байхдаа мэдээж хэрэг бид нарт тэтгэл үнэмшил байгаа, таамаглал байгаа, хийн гэсэн өөрчлөлт гэсэн юм. Гэхдээ тийм 3 өдөрт болох болов гэдэг бол эргэлзээ байсан гэсэн чинь болдгийм байлээ гэдгийг ойлгож авсан. Бүр тэрүүгээр тогтохгүй хагас өдрийн зөв програм хүртэл хүнийг өнөөдөр айгүй томоор өөрчилж чаддсан байлээ гэдгийг ойлгож авсан. Зүгээр л зөв хүмүүс эрүүл, стрессгүй тийм орчинд хамтдаа юм хийж гэнэ үү хийхгүй нэ хамаагүй. Тусгай юм хөтөлбөрөөр орж ийн ороогүй бүр хамаагүй. Би мэдээж тэгвэл гоё л да. Гэтэ зүгээр суурн буюу тийм хүмүүс нэг газар, нэг зорилготойгоор, нэг сэтгэл зүйтэй, нэг энергитэй байх юм бол тэр хүмүүс нэгэндээ нөлөөлөөд тэр нэгэндээ бидний хүсчээснээс илүү их өөрчлөлтийн эр зориг, өөртөө итгэлтэй байдал, хамт олон, дэмжлэгийн мэдрэмж тэгээ бүр тэрээс тогтгоо нэг нэгнээсээ сурах боломжийг өгдөг юм байлаа шүү гэдэг ойлгож байна. Өөрөөр хэлбэл бид нэр зүгээр л тэр орчныг хүртэл бүрдүүлээ зөв хүмүүсийг нэг газар оруулчихад хүртэл бид нар хүмүүсийг өөрчилж болт юм байлаа шүү гэдгийг би бас өөрөө ойлгож юмк хийсэн дээ. Надад орж ирсэн алгатал тэр байсан. 3 амьдралын сургууль 2 үг болсон уу те. Тэгвэл би ингэж жинхэнэ амьдралын сургууль. Ямар утгаараа гэхээр тэнд бид нар байхдаа энэ програмын үеэр коучинд нэг яригддаг зүйл интеграшн гэдэг үг аюух яригддаг. Сэтгэл зүйчтэй уулзсан ч адилхан. Юу гэсэн үг вэ гэхээр та тэр ярианд ингээ олон юм ойлгоод гарах нэг хэсэг. Тэр ойлгосон зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх буюу интеграц хийх нь хамгийн хэцүү. Манай програм Alpha Human-ийн нэг хийж чаддаг зүйл нь интеграцийг бид нэр жинкнээсээ хийдэг болохоор би тэр үгийг тодтгол үгийг албаар ашиглаж байгаа. Жинхэнэ амьдралын сургууль. Амьдралын гэдгээрээ бид нэр юу яриад байна вэ гэсэн чинь аз жаргалтай амьдрах чинь хэрэгтэй мэдлэг, чадвар, харилцаа, анзаарал, мэдрэмж тэр болгоныг бид нар хамтдаа өөртөө суулгадаг тийм програм. Амьдрал хүнийг жинкнээс нь бэлддэг сургууль. Сургуулийн ярьдаг зүйлийг хийдэг биш. Онлын зүйл биш. Үнэн. Хамгийн сүүлийн асуулт. Одоо ирдэж байгаа оролцогчид нэг л мессеж үлдээдэг ямар мессеж үлдээв? Яг одоо бүртгүүл. Нэр тоглоомчгүй. Яг одоо бүртгүүл гэж би бол бардам хэлж чадна. Хүрээ дээр хамтдаа идлээ цаг өнгөрүүлээ. Энэ таны амьдралдаа өөртөө хийж байгаа би бүр амлаж шүү. Өөртөө хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалтуудын нэг болно. Хямдхан биш. Их цаг би ойлгож байна.
өөрийнхөө амьдралыг зохицуулаад энд ингээд энерги, анхаарлаа, цагаа, мөнгөө гэр бүлийнхнийхээ цагаас хүртэл ингэж аваад өгнө гэдэг бол амархан биш. Гэтэ яг тэр үнийн хэмжээгээр, яг тэр өгж байгаа зүйлийн хэмжээгээр та өөртөө бодит хөрөнгө оруулалт хийж байгаа гэдгийг би амлаж байна. Амар. Гэтэ тийм л хүчтэй. Яг л үнэngээс л би яг тэгж л итгэж байна. Гэхдээ үнэхээр Үнэхээр тийм. Одоо миний дотор нэг гарчаад байгаа юм чи яаж энийг олон хүнд хүргэх вэ гэдэг юм хүсэл бий болчиход байгаа байхгүй. Яагаад гэвэл ажилтгийг мэдж байгаа. Өөрчлөлтийг мэдж байгаа. Миний нэг амар хацтай юм ингээл орсон хүмүүс болгонтойгоо нэг тодорхой хугацааны дараа уулзах тоолно. Амьдралд нь ямар өөр юм хандлага, бодлого, арга барил хэрэгжүүлдэг зүйл чинь өнөөдөр өглөө би нэг коучингээ хийж байгаа. 7 хоног 4 удаа жим ордог болсон байна. Жим ордог байсан. Вау. Тэ. Тэр хүн тэрийгээ дагаад тэр амьдралд нь гарч байгаа өөрчлөлт ямар их байгаа би мэдчихэв. Тэгэхээр яс бүртгүүл яг одоо